За ёс зүй гэдэг ярихаар энэ бол шинжилгээ ухааны судалгатууны тухай ойлголт болоод ирнэ. Хэрвээ хүн рүү татаж ирэх юм бол энэ бол ёс суртахууны агуулга болдог. Тэгэхээр хүн чухам хэн байгаа, юу хийж байгаа, ямар шийдвэр гаргаж байгаа, энэ бүхэн бол хүний дотоодод төлөвсөн ёс суртахууны суурин дээр үйлдэл бол хийгддэг. Тэгэхээр бидний одоо яг миний хувьд 2023 онд Монголын урт хугацааны хөгжлийн бодлогыг төрийн албан хаагчдаа танилцуулах, ойлгуулах, оруулах хувь нэмрийг нь одоо мэдрүүлэх ийм богино хугацааны сургалтуудыг зохион байгуулсан. За Монголын засгийн газрын одоо даалгавар чиглэлийн дагуу за нийтдээ 43 мянга гаруй төрийн албан хаагчид маань энэ богино хугацааны сургалтад оролцсон байна. За сургалтын хугацаанд бид нар төрийн албан хаагчдын маань яг энэ ёс суртахууны суурь болсон үнэт зүйл нь ямар байна уу? Хувь хүнийхээ хувьд ямар байна? Төрийн албан хаагчийн хувьд буюу өөрийнхөө ашиж байгаа ажлын хувьд ямар болоод байна? Улс орны хувьд юу чухал гэж үзээд байна уу гэдэг ийм одоо судалгааны суурь датаг бол нийлүүлж авсан. За тэгээд энэ агуулгаа нийлүүлээд нэгтгээд ингээ харахад бол хамгийн одоо сэтгэл эмзэглүүлэм гэдэг юм уу ийм зүйл бол хувь хүний дотор үн цэнтэй байгаа зүйл нь өөрийнх нь ажил дээр амьлаад улс орны хувьд илүү чухал болдог шүү гэдэг ийм өргөн цар хүрээ бол харагдаагүй. Бид нар дотроо шал өөр хүн, ажил дээр бүр өөр хүн, улс орны одоо чухал асуудлууд тэр хүнд баг хамаагүйч байж мэдхээр ийм судалгааны үр дүн бол гарсан. Тэгээд энэ маань салбар, чиглэл, ажиллаж байгаа төвшин, одоо газар зүйн байрлал, оршин байгаа газар гэд бүх талаас ялгаатай ийм дүнгууд бол гарсан байна. Тэгээ бид тухайн үед Монголын ерөнхий сайдад нөхцөл байдлыг бол танилцуулж байсан. Бид нар энэ улс орныг одоо авч явж байгаа хүмүүс яг харагдаж байгаасаа эсвэл хашиж байгаа албан тушаал эсвэл байж байгаа одоо хийж байгаа ярьж байгаагаасаа дотор хүн нь бол шал өөр болсон байна. Тийм учраас энийг ингээд өөрчлөх хэрэгцээ бол чухал байна гэдэг ийм санааг бол хэлж ирсэн. Тэгээ тэр цаг үеэс эхлээд энийг олон нийтэд бас одоо бичгийн хэлбэрээр хүргэх зүйтэй юм а гэсэн ийм бодол төрж ижлээ. Тэгэхээр таны хувьд өнөөдөр ёс зүйг ахин нэгсгөх басан шалтгаан бас яг энэ гэж үзэж байна. Тэгэхээр цаашдаа ер нь харахад ёс зүй гэдэг зүйл зөвхөн хувь хүний биш, төрийн хувьд одоо албан байгууллагын ажилтны хувьд тийм ээ томоор нь харахад бие засаа төрөө тусдаг гэдэг шиг энэ тал дээр ер нь та яг ямар дүгнэлтийг тэгвэл хийж байгаа вэ? За яг энэ одоо ер нь цаас руу буулгаж хүмүүс төрөх хэрэгтэй юм. Цаас руу жоох ер нь ямар нэг байдлаар бичгийн хэлбэрээр буулгаж хүмүүс төрөх хэрэгтэй юм байна гэсэн энэ бодол төрснөөс хойш бид нар яаж вэ гэдэг ийм аргыг нэлээ бодож ярилцаж ирсэн. За ингээд манай багийнхан бол одоо өнөөдөр хүн төрөлхтний технологийн боломжийг ашиглая гэдэг ийм шийдэл төрсэн байгаа. Ингээд бид нар нэг яг ёс зүй, ёс суртахуунтай холбоотой 49 түлхүүр үгийг боловсруулад яг тэр түлхүүр үгээрээ хайлт хийх юм одоо системүүдийг хийсэн хэмлэлийн тусламжтайгаар. За ингээд бид нар нийтдээ нэг 14 улсын архив, 16 одоо шинжилгээ ухааны байгууллагын одоо номын сан, дэлхийн 160 гаруй их дээд сургуулийн нэр хүндтэй одоо их сургуулийн номын сан руу орох юм эрхүүдийг аваад тэгээд тэр одоо түлхүүр үгээр хайлт хийсэн байгаа. За нийтдээ хайлтыг бол бид нар 16 хэлээр хийсэн. 16 хэлний 9 нь бол эртний хэл байсан. Өнөөдөр бид нар огт хэрэглэгээ болчихсон өндөрлөгтний одоо 50,000 гаруй хэлээс чинь хэрэглэгээ болсон маш олон хэлүүд байгаа. Тэгээд тэр яг ёс суртахуун, ёс зүйн агуулгатай холбоотой агуулгууд байж болох одоо эртний грек, латин гэх мэт одоо хэрэглэгдэхгүй байгаа эртний одоо Египтийн шүүмрийн ч юм уу хэлүүдийг бас ашиглаж хайлт хийсэн. За ингээд нийтдээ хайлтын үр дүнд бол 180 тэрбум илэрц гарч ирсэн. 180 тэрбум илэрц. Энэ биднэрт юуг харуулж байгаа гэхээр ёс зүй, ёс суртахуун гэж бид нар өнөөдөр яриад байгаа энэ агуулга ямар өргөн хүрээтэй, ямар одоо урт хугацаатай, ямар их одоо хүмүүсийн анхаарлыг татдаг агуулга юм бэ гэдгийг бол харуулж байгаа. Тэгээд эндээсээ бид нар яаж энийгээ зэгцэлж, нэгтгэж одоо уншигчдад хүргэх вэ гэдэг энэ тал руу бол ажиллаж гисэн. Ингээ бид нар 6 системийг боловсруулад нэгтгэх ийм ажлыг бол хийсэн байна. За ажлыг хийх гол аргачлал бол судалгааны эрдэм шинжилгээний одоо Херстоматын арга гэдэг ийм арга 1800-ад оноос одоо шинжилгээ ухаанд
хэрэглэж байгаа энэ арга. Тэгээд энэ аргыг бид нар яг энэ ёс суртахууны ёс зүйн агуулга дээр буулгахаар New Христоматын аргачлалыг боловсруулсан байгаа. Тэгээд энэ системээр тэрхүү одоо 180 хэлэрцээ одоо шинжилээд нийтдээ хичнээн онол байна вэ гэдгийг гаргаж ирсэн. За гэтэл бүгдийг онол гэж нэрлэх боломжгүй. Зарим нь бол домог байгаа. Хэдийгээр хүндрэлтний хувьд ингээд домог мэт боловч өнөөдөр бид нар домог мэт үлгэр мэт харж байгаа боловч тэр нь өөрөө яг тэр ёс зүйн үйлдэлүүдийг нь шийдвэрүүдийг нь бариад идэг ийм зүйлүүд бас байсан. За энэ маань цаашаа явж байгаад үзэл баримтлал, за тэгээ шашны үзэл, за тэгж байгаад шинжлэх ухааны төрхөө болоод дараагаар нь бол сонгодог одоо шинжлэх ухааны агуулгууд гарч ирээд за тэгээ тэрний дараа өнөөдөр бидний амьдарч байгаа цаг үед бол илүү одоо хэрэглээний ёс зүй тал руугаа тэгээ 94 гэсэн ийм зүйлүүд бол басан. За тэгээ нийтдээ бол 800 гаруй үзэл онол сургаал баримтлал бол нэгтгэгдсэн. За ингээд бид нар 800 үзэл онолыг бүгдийг нь одоо ном болгоно гэдэг бол маш нүсэр. Тийм учраас New Христоматын аргачлалаараа боловсруулсан ажлаа тэр 800 он сургаалаа эренблээд за тэгээд эндээсээ хамгийн шилдэг 99 буюу хамгийн өндөр оноо авсан 99 онолыг ном болгож одоо гаргая гэж ингэж үтсэн. 100 дахь нь бол монголчуудын одоо ёс суртахууны уламжлалыг бид нар энэ номын 100 дахь онол болгож оруулсан байна. Манай одоо түүх ялангуяа улас болж төлөвшсөн түүх энэ бүхэн бол ингээд мянган жилээс цаашаа уламжлалтай боловч бид нар тэр бүх түүх уламжлал одоо энэ бидэнд байгаа үнцэнтэй зүйлсээ одоо интернетийн ертөнцид байршуулсан байдал хайлтад өртөж гарч ирэх байдал энэ бүхэн бол бидний өссөн төвшөнд бол биш байгаа. Тийм учраас бид нар Монголын одоо ёс суртахууны агуулгыг бол зайлшгүй оруулах ёстой маа гэд энэ чиглэлээр хамгийн өргөн хүрээнд судалгаа хийсэн эрдэмтнийг яг монголчуудын ёс суртахууны агуулгыг одоо боловсруулаач гэдэг ийм хүсэл тавьж ажилласан байгаа. Ингээд 99 нь бол яг системийн аргачлалаар боловсрогдсон. За ингээд 100 одоо сургаал буюу энэ 100-уулаа бол сургаал биш, энэ цаанд домог байгаа, уламжлал байгаа, тийм үзэл байгаа, онол байгаа, философи байгаа. За гэх мэтлэнгээр ингээд бүгдд нь одоо тохирох нийтлэг нэр бол сургаал байгаа. Үндсэндээ бол манай энэ бүтээл бол одоо сургаалын шинжтэй бүтээл ерөөсөө биш, эрдэм шинжилгээ судалгааны бүтээл. За ингээд энэ бүтээл маань 3 бот одоо 1500 гаруй нүүр одоо ийм хуудастай ийм одоо бүтээл боллоо. 1798 одоо давхардаагүй их сурвалжийг бид нэр энэ бүтээлд бол ашигласан байна. Яг одоо эрдэм шинжилгээний шаардлагыг хангасан ишлэл авсан байдлаараа бол 6565 ишлэл авсан юм том хэмжээний бүтээл хийлээ гэж хэлж байна. Маш өргөн хүрээний бүтээл байна. Монгол хүний хувьд ялангуяа Монголын төрийн хувьд иргэдийн итгэлийг үндсийг нь одоо бий болгоход хууль дүрмээс илүүтэйгээр ёс зүй тэгвэл яагаад чухал вэ гэдгийг та бас төрийн удирдлагын доктор хүний үднээс хариулаач. За хүндрэлтний түүхийн одоо саяхан бидний цуглуулсан нэгтгэсэн энэ агуулга бол нэг 5100 жилийг хамаарч байна гэж ингэж хэлж болно. Тэгэхээр энэ түүхийн хугацаанд байсан маш олон тохиолдлуудад ямар ч хуульгүй хэрнээ ёс суртахууны одоо үзэл онолууд хүчтэй байгаа үед ямар ч хуульж байх шаардлагагүй байх чинь маш сайн хуультай хэрнээ ёс суртахуунанд оройтсон байгаа үед тэр хууль хэзээ ч хэрэгжидэггүй дэлхийн нийт бодит амьдрал биднэрт өнөөдөр харууллаа байгаа. Тийм учраас бид нар хуулиа чангатгах гэхээсээ илүү хүнээ хөгжүүлэх, хүнээ зөв болгох, хүнээ зөв болгохын суур болсон хүүхдүүд рүүгээ, хүүхдийн боловсрал руугаа анхаарах одоо ийм цаг үе болжээ гэж ингэж одоо магадгүй мэрэгжлийн хувьд хашиж байсан одоо албаныхаа хувьд би шууд хэлэх одоо боломж нөхцөл байна гэж ингэж хэлж болохоор байна. Магадгүй зарим тохиолдолд энэ хатуу сонсогдох байхаа. Гэхдээ бодит байдал маань ийм байгаа тохиолдолд бид нэр хүн болгон хичээх энэний цааталд тодорхой төвшөнд хичээх одоо илүү өргөн хүрээнд харах үүрэг бүхий хүмүүс болвол одоо багш нар боловсролын салбарынхан төрийн байгууллагад ажиллаж байгаа удирдлагууд тэр дундаа одоо өөрөөрөө үлгэр дуурайл үзүүлэх ёстой удирдах ажилтнууд нийгэмд нөлөө бүхий удирдах хүмүүс бол энд маш чухал үүрэгтэй гэж ингэж ярьж байна. Хүрэлцэн ирж ярьсан танд баярлалаа. Баярлалаа. Та бүхэндээ амжилтсан. Бид төрийн удирдлагын доктор Зун сургаал номын зохиогч Сүрэн Чимэгтэй ярилцлаа.